Хөдөлмөр эрхлэх насны 2.2 сая иргэн байгаагаас 230 мянган төрийн албанд ажилладаг. Цаана 1.9 сая ажиллах хүчний нөөц бидэнд байгаа гэсэн үг. Гэтэл баялаг бүтээх учиртай бүтээн байгуулалтын салбарынхан гаднаас ажиллах хүч оруулж ирэхтэрээ тулжээ. Чимэглүүр ажлыг хийдэг мужаан, гагнуурчин, арматуурчин зэрэг ур чадвартай мэргэжилтний хэрэгцээ усаагаар мэд дутагдж байгаа энэ үед өөрсдийн бэлтгэсэн хүмүүсээ гадны улсад алдсаар дуусч байгааг олон жишээ бидэнд харуулж байна. Мужаан өрлөгчнөөс эхлээд инженер хүртэл мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг техник технологийн политехник коллежид 3,000 гаруйс суралцж байна. Үүний 2,000 ур чадвартай мэргэжилтнүүд жилдээ 600 хүүхдийг төгсгдөгч 40% нь гадны улсад очиж ажиллаж байна гэлээ. За энд гагнуурчны цалин 2.5 саяас эхэлдэг бол Япон, Солонгосын компаниуд 2-3 дахин өндөр цалин санал болгодог. Ингээд гаднаас онгоцоор нь манай ажиллах хүчийг дарга нар нь өөрсдөө ирээд авч явж байна гэлээ. За манай сургуулийн бол ихэнх оюутнууд харамсалтай нь Монгол улсынхаа зах зээл дээр биш Солонгос, Японыг зорж байна. Одоо ерөөсө онгоцоор нисэж ирээд компани Японоос жишээлх юм бол 4 сард, 5 сард бүтэн чаптер онгоц нислэгээрдэг дандаа компани зөвхөрлөд ирээд оюутнуудтай ярилцлага хийгээд авдаг. Ягаад гэвэл тэнд ажил хүч маш их дутагдaltaй байна. Тэр одоо компаниуд бол сургуулиудтай маш их ирж гэрээ байгуулж оюутнуудыг интерншип буюу суралцж авах хугацаанд нь дадлагжуулж гин, дадлагжуулаад төгсөө сургууль төгснөхийн дараа одоо ажилд авж гин. Энд суралцж байгаа хүүхдүүд хүртэл цалин хүйс нийгмийн хангамжийн асуудал санаа зовниж мэргэжлээ эзэмсэн даруйдаа гадагшаа очиж ажиллах хүсэлтэй байна. Би 2023 он техник технологийн политехник коллежид цахилгаанч мэргэжлээр сонгож орж ирсэн. Одоо би сурч явсараа дэшгээ инженерээр төгснө гэж бодож байгаа. Инженерээр төгсгөөс өмнө одоо инвест суралцж явах явцдаа даатлагчигч оюутнаар Япон руу явж суралцах хүсэлтэй байгаа. Тэгээд инженерээр сурч төгсчөөд ер нь Японд ажиллана гэж бодож байгаа. Өнөөдөр барилгын салбарт нэг ширхэг тоосгоч үрэх хүн олдохгүй байгаа нь асуудал болжээ. Барилгын туслах ажилтнанд өдрийн 120-аас 150 мянган төгрөгийг санал болгодогч доктортой ажиллах хүч олдохгүй. Ингээд ажлаа явуулахын тулд Узбекистан улсаас арматуурчин, мужаан, кранист зэргийг 500-аас 700 Америк доллараар цалинжуулж авчирхаар ярилцаж байна. Монгол улстай байхгүй учраас бид нар хандадас их байгуул хийж байна. Бид нар сая станы улсууд руу бас 2 жилийн өмнөөс бид нар ажиллаж эхлээд одоо улсын сайдын яамтай болсон станы улсуудаар бид нар саяхан яваад ирлээ. Тэнд ажиллах хүч бол байна. Ажилчид тэр үедээ одоо за кранист гэдээ байж байна. Монголд байхгүй. Цамхаг кранист гэдэг энэ дотроо өөр бас ангилалтай байж. За дээрэс нь тэр хэдийг одоо ингээд мэрэгжлийн үүднээс гэдэг юм уу мэрэгжлийн чиглэлээр нь хангах инженерүүдийг бид нар сая эрхлэл байгуул хийгээд ирж байгаа байхгүй. Боломж бол байна. Ур чадвартай мэргэжилтэн зөвхөн манайд ч биш Азийн хөгжилтэй орнуудад ялгаагүй олдгоо байжээ. Боловсон хүчин бэлтгэх үүрэгтэй политехник коллежууд чадах чинээгээр ажиллах хүмүүсийг бэлтгэсээр. За гэхдээ тэдний зорилго эх орондоо ажиллах гэхээс илүү орчин нөхцөл сайтай стресс багтаа улс руу тэмүүлсээр байна.